Сайн байна guys. Та бүхэндээ өнөөдөр мэд хүргэе. За өнөөдрийн бичлэгээр гадаад байгаа монголчууд маань сонгуулаа хэрхэн өгөх талаар богино хэмжээний бичлэг хийхээр шийдлээ. За сонгуулаа өгөхийн тулд эхний ээлжинд та бүхэн маань сонгуульдаа онлайнаар бүртгүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт нь болохоор тухайн оршин сууж байгаа гадаад улсынхаа Монгол элчин сайдын яам суурилсан газар очиж биечлэн сонгуул өгөх боломжтой. Ингэж очихдоо иргэний хөлбөлөн гадаад улсуудаа та бидээ авчиж өгөх ёстой. За жишээлбэл би одоо ингээд Унгар улс дахь Монголын элчин сайдын яамны сайт руу орсон байна. Аль биесний сайт руу. За тэгээд энэ дээр ингээд линк байна. Би өмнө сонгуул бүртгүүлэх линкийг өөрийнхөө бичлэгийн доор байршуулсан. Та бүхэн ороод сонгуульд бүртгүүлээрэй. За ингээд линкээр орлоо. Линкээр оронгууд бүртгүүлэх шалгах гэсэн хоёр хэсэг байна. За ингээд бүртгүүлэх хэсгээ эхлээд та бүхэн дараа нь та өөрөх мэдээлэл шалгах бас боломжтой. За ингээд бүртгэх хэсэг. За гадаад орсын төрөл. За ингээд гадаад орсынхаа төрлийг сонголоо. Дараа нь паспортын дугаар. Паспортын дугаарыг сонголоо. За регистрийн дугаар. Регистрийн эхний үсгийг бүхэн маань томоор бичээрэй. За тэгээ оршин суугаа хэлбэр төр оршин сууж байгаа аяллаар явж байгаа эсвэл удаан хугацаагаар сурж уу ажиллаж байгаа гэдгийг сонгоно. За гадаад байгаа аль биесний хаягаа бодомж байшингийнхаа дугаарыг хүчнэ. За санал улс. За санал улсаа сонгоё. За Унгар улс сонгоё. За Унгар улс сонголоо. За санал өгөх дипломат төлөвчийн газар Будапешт. За үргэлжлүүлэх. За ингээд та бүхэн маань ингээд мэдээлэлээ зөв бүгдсэн үгүй шалгах хэрэгтэй. Ингээд шалгаад за тэгээ үргэлжлүүлэх төвчийг дарлаа. За энэ бол хамгийн сүүлчийн хэсэг нь байна бүртгүүлэх. Та гадаад паспорт мөн эсвэл иргэнийхээ өмнөлөхийг ийшээ ингээд байршуул аль нэгийг ийш ингээд байршуулах шаардлагатай. За иргэний өмнөлөх байршууллаа. За утасны дугаар, гадаад утасны дугаар болон имэйл хаяг. Имэйл хаягаар чинь таны бүртгэгдсэн мэдээлэл нь ирэх болно. За тэгээд утасны дугаараа. За та бүхэн маань одоо ингээд сонгуульдаа 6 сарын 15-наас өмнө бүртгүүлэх шаардлагатай. За тэгээд сонгуул маань болохоор 6 сарын 20-оос 23-ны хооронд тухайн орон нутгийн цагаараа өглөөний 7-оос оройн 10 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр та бүхэн маань сонгуульд идэвхтэй оролцоорой. За ингээд үргэлжлүүлэх төвчийг дараал таны мэдээлэл баталгаажаад та сонгуульдаа бүртгэгдсэн гэсэн үг. За ингээд өнөөдрийн бичлэгээр хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэгээр түр уулзтлаа. Түр баяртай.